За бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Наран гэрэл багш байна. Тэгэхээр бид нэр ямар ч хэлийг сурахдаа одоо хамгийн гол зорилго нь бол тухайн хэлээр ярих, мөн түүнийг хэрэглэж сурах байдаг. Тэгэхээр анхан шатныханд зориулсан ярианы цуврал хичээлүүдийг хүргэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ мэндчилгээний үг хэллэгнүүд сурцгаая. Анхаарлаа слайд руу анхаарлаа хандуулна уу? Здравствуйте, здравствуй, привет, очень приятно гэсэн үгнүүд байна. За тэгэхээр привет, здравствуйте хоёр хоорондоо ямар ялгаатай вэ гэхлээр привет гэж бид нар сайн уу гэж найз нөхөд болон ойр дотныхоо хүмүүстэй мэндчилдэг болвол харин өөрөөсөө илүү ахмад эсвэл одоо албаны шугамар хүнтэй мэдлэгтэй здравствуй, здравствуйте гэж мэдлдэг бахнэ. Очень приятно гэдэг маань маш таатай байна гэсэн одоо илдэг байдлыг илэрхийлж хэлж байгаа үг байна. За одоо та бүхэн аудиог сонсоод дагаад хэллээрэй. 1А. Здравствуйте. Очень приятно. За энэ дээр болохоор здравствуйте гэж хэлэхэд үе үсэг маань уншигддаггүй учраас дээр нь яасан бэ? Ингээд хасгаар тэмдэглэсэн байгаа. Бүгдээрээ дахиад нэг удаа сонсъё. Дараа нь здравствуйте гэхэд үе үсэг маань огт уншигдахгүй байгаа. За түнчлэн очень приятно гэж хэлэхэд энд хэдийгээр е үсэг бичигдсэн байгаа боловч энд маань игэр уншигддаг байгаа. Очень приятно. Приятно гэдэг үгэн дээр болохоор төгсгөлийн о үсэг маань агаар уншигдж байгаа. Очень приятно. За одоо бүгдээрээ дахин сонсож үзье. А. Здравствуйте. Очень приятно. Здравствуйте. Очень приятно. За одоо арай дээрдэж байгаа хаа гэж бодож байна. 1А. Здравствуйте. За бүгдээрээ дараагийн харилцан яриаг хамтдаа сонсъё. 1Б. Диалог 1. Здравствуйте, я Анна Антоновна. Здравствуйте, я Дэн. Очень приятно, Дэн. Очень приятно. Диалог 2. Привет, я Том. Привет, Том. Я Нана. Очень приятно. Мне тоже. За харилцан яриандаас бүгдээрээ орчуулъя. Здравствуйте, я Анна Антоновна. Сайн байна уу? Би эсвэл намайг Анна Антоновна гэдэг гэж хэлж байна. Тэгэхээр бид нар өөрийгөө танилцуулах үедээ заавал тийм ээ меня зовут гэж ирж байгаад хэлэх шаардлагагүйгээр шууд я гэж байгаад нэрийг хэлчихэж болох нь байна. Тийм үү? Я Анна Антоновна. Я Дэн гэж хэлсэн байна. Здравствуйте. Я Дэн. Очень приятно. Маш тааламжтай байна. Маш таатай байна Дэн. Очень приятно. За. Харилцан яриа хоёрыг бүгдээрээ харъя. За энд бол үеийнгээ хоёр залуу байна тийм үү? Тийм ч учраас хоорондоо мэндчлэхдээ привет гэж ярьж байна. Эхний хоёр бол харваас албан ёсны байдлаар танилцж байгаа учраас ажил хэргийн шугамар танилцж байгаа учраас яасан бэ? Здравствуйте гэж мэдчилж байна. За үүнийг би хичээлийн эхэнд хэлсэн байгаа. Окей. За привет. Я Том. Привет. Я Нана гэсэн байна тийм ээ? Привет, Том. Я Нана. Сайн уу Том? Би Нана байна. Очень приятно. Маш таатай байна. Меня тоже. Надад ч гэсэн, тийм ээ? Окей. За гих мэдчлэн бид нар хүнтэй мэдчлээд өөрийгөө танилцуулж болох нэ. Тэгэхээр хамгийн энгийнээр, хамгийн амархнаар өөрийгөө одоо танилцуулахаар бол
шууд я гэж хагаад нэрийг хэлжиж болох нь вэ шүү. 1Б. За. За үргэлжлүүлээд би та бүхэндээ бусад мэдчилгээний үгнүүдийг хүргэж байна. Жишээлбэл өдрийн аль цагт одоо бид нар уулзж байгаагаас шалтгаалаад яадаг вэ? Одоо өдрийн мэнд, өглөөний мэнд, орой мэнд, шөнийн мэнд гэх мэтчлэн одоо мэдчилдэг байх нь өдөр тааралцсан бол добрый день. Орой уулзж байгаа бол добрый вечер. Харин өглөө бол доброе утро, доброй ночи гэдэг маань шөнийн мэнд гэсэн утгатай байх нэ. За та эдгээр үгнүүдийг маш сайн цээжлээд зөв дуудлагатай тогтоож аваад энэ бичлэгийн доор өөрийгөө танилцуулаад комент бичээрэй. Бүгдээрээ дараагийн хичээлээр уулзцгаая.